За өнөөдөр бүтээлээрээ бүгдээрээ цасангоо орлох болно хүмүүстээ. Тэр баримлын шавар бид нар 5 өнгийн баримлын шавар хэрэгтэй. Шаар, цинкер, за бүдэг ягаан, хар. Энэ одоо ягаан. Багш нь бол ягааныг сонгосон байгаа өнгөнөөсөө тэ та нарт хэрвээ улаан өнгө байвал үнийн оронд улаан өнгө сонгож болох юм шиг хүмүүстээ. Нэг ширхэг чигчлөөр хэрэгтэй. За эдгэрийг нийлүүлээд бид нар яах нь өнөөдөр цасангоо орлох нэ. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бид нар яах вэ гэхээр одоо толгооноос нэхлээд хий тийм ээ. Бигнээс. За тэгэхээр толгой хүзүү гарын бол бид нар яах нь юм цайвар өнгийн бүдэг яах вэ? Ягаан өнгөөрөө хийх нэ. За ингээд нийцүүлдэг арга маань амархан штэ тийм ээ. Гар дотроо яадаг үлээ. Нухаад энэ сайхан зөөлхөн байна. За ингээд. За одоо цасангоогийнхаа толгойг хийх гэж байна багш нь. За алхан дотроо бөөрн килж агаад за ингээд болчлоо гэх юм бол энэ яах нь вэ? Чигшлүүд дээр хатгаад өгнө энэ тий. За ингээд цасангоо маань толгой бэлэн болчлоо. За тэгэхээр энэ толгойн ард дээр юу ах вэ? Доор нь хүзүү байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр ингээд за мөн гэж хатгаж оруулаад энэ маань цасангооны маань юу ах нь хүзүү ах нь тий. Нэг урт хүзүү бол хэрэггүй бас өргөн бүдүүн хүзүү ч бас хэрэггүй шүү дээ тийм ээ. За одоо бид нар үсийг хий. За тэгэхээр үсээ яах вэ гэхээр за хамгийн нэгдүгээр бид нар яах вэ гэхээр нэг юм харыг аваад бөөрн килөөд бөөрн килж жагаад ингээд сайхан хавтгаалч. Хавтгаалаад за үнийг авчираад толгоон дээрээ ерөнхийд нь яах вэ? Ингээд сайхан битүүлч хар үсээрээ толгойг. За ингээд одоо харин яах вэ гэхээр одоо жоохон чамин хийн штт тийм ээ. Одоо жоохон чамин хийхдээ яах вэ гэхээр за одоо бид нар энэ хаасан дөрөв гавж хагаад за гар дээрээ сайхан нарийнхан болгож өгч жагаад сүлээд ингээд энийг ингэж за ингээд чам болж байгаа зү өгтөө дээ. За одоо нөгөө талаа бас бүрэн гэж нарийнхан болгож жагаад ийм ингээд хоош нь эргүүлээд өгнө. За ингээд гоё. Ийм хөөрхөн толгойтой олчлоо шүү дээ тий. Танарт мань харагдаж байна тийм үү? За одоо энэ дээр юу хийх вэ гэхээр хоёр нүдээ хийх гэж байна. Ингээд том алгын нүдтэй. За одоо за мишээж харуул хийчихлээ. За энэ маань юу гэхээр даруулга.
Ягаан өнгөөрөө бүгдөө усны даруулга хийж байгаа шүү хүмүүдээ. За. Тэгэхээр энэ маань арай богинохон байна тий. За сайхан чигэд ингээд урт болгочихъя. Нарийнхан болгоод. За ингээд усны даруулга. Тэгээд өхөн. За ингээд усны даруулга. Усныхаа даруулга дээр панткин тийм ээ. За бүгдөө панткин. За ингээд панткин хийчи. За энэ пантагтай. За ингээд ерөнхийдөө бол мэдээ толгой хэсэг маань дуусчлаа. За ингээд толгой хэсэг маань дуусчлаа тийм ээ өгтөдөө. Одоо палаж руугаа орё бүгдөө. За тэгэхээр палажа хийхин тулд бид нар цэнхэр өнгийн баримлын шавраа гаргаж ирээд. За цэнхэр өнгийн баримлын шавраа гаргаж ирээд сайхан нухаж нийцүүлчингүүтэй. За 3 хуваана. Байх хэрэгтэй. За цэнхэр өнгийн палаж чийж хэсэг маань орж ирж байна. Палажны маань чийж хэсэг. За энэ маань мөрний хэсэг. За юм хөвсгөр хөрхөн тэрвэр палажтай шүү дээ тийм ээ. Цасан гоо маань ингээд чийжин хэсгийн бэлэн болчлаа. Одоо гээд засан гоогийн маань палаж бэлэн боллоо. За одоо 2 гараа хийчихвэл ер нь бол засан гоо маань дууслаа. Пантх нь унц явсан биш үү? За ингээд засан гоогоо хийчлээ бүгдөөрөө.